Тэгэхээр тодорхой асуудал орё л доо. Одоо бид нар ч юм бол монголчууд гасар хөрөнгө одог нутагтай, баялаг ихтэй гэж бахархдаг. Үнэхээр баялагтай. Гэтэл сүүлийн хэдэн жил бол энийг яриад байгаа тийм. Олзуу ашиглая, гэрээ хий, хамтрий гэдэг ингээд. Харамсалтай нь одоо энэ асуудал бол нэг л явдаггүй байгаад байдаг. Гэтэл хүмүүсийн ядуу амьдрал бол энийг өдөртөн одоо хүмүүс маш ихтгэл найдварын дээр харж штий. Хизээ нэгэрээ бодлоо, хизээ бид нар аятайхан болох бол гэж. Тэгэхээр таны байр суурь. Одоо ер нь тэгээд сүүлийн 10 жил, сүүлийн 20 жилийн зах зээлийн нийгэм эрхчлөө энэ юм руу ороод нэг тодорхой боломж, тодорхой одоо өмч хөрөнгө тийм боломжууд байсан байх. Одоо бол энэ бүхэн бол үнэхээр нэг ашиглагдаад одоо үнэхээр нэг шин тийм одоо фронт шин тийм юм бол үнэхээр үгээлэгдэж байна. Зөвхөн оюу толгойн гэрээг авч үзэхдээ намайг ерөнхийдөө 2004 оны 8 сард одоо ажиллаа авч яхад л тэр үед оюу толгойн гэрээг батлах тухай асуудал одоо ширээн дээр орж ирж яригдчихсэн шүү дээ. Тэрнээс хойш 5 жил боллоо. Гэхдээ одоо бодъё л да манад одоо хамгийн өргөн удаан хэлэлцэгдсэн хууль бол үндсэн хууль. Тэгтэл үндсэн хуулиас бараг даруй 4 дахин урт хугацаа авж шүү дээ. Энэ нэг гэрээний асуудал тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэлэлцэх ярилцах асуудал бол чухал байсан. 2004 оны үед одоо батлана гэдэг магадгүй олон юм түүхий байсан байж магадгүй. Ард иргэдийнхаа санал бодол одоо бусад хүмүүсийн саналуудыг сонсох шаардлагатай байсан. Одоо бол болсон. Одоо ерөөсөө ажиллаа эхлүүлээ. Одоо энэ ажлыг эхлүүлэхгүй бол болохгүй. Би одоо үнэхээр их хурл дээр засгийн газрын зүгээс энэ чиглэлд шийдэл гараад энэ ажил эхлэсэ гэж бодож байгаа. Түүнийг одоо ерөнхийлөгчийн байр суурьтай байна. Энэ дээр хэлцээ, энэ дээр хэлцээ гэж авч татаад их шаардлага байхгүй. Ер нь ч үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэд хэдэн удаа ярьцсан ийм асуудал. Ийм учраас тэр одоо ард түмний төлөөлөлсөн их хурлын хүрээнд тэр үүрэг хариуцлага хүлээж байгаа засгийн газрын хүрээнд асуудал маань шийдэгдээд ингээд явхад болох байх. Ер нь одоо гэрээ байгуулахад бол маш цөөхөн санаа зовж байгаа маш тодорхой 2 3 асуудал үлдсэн байгаа явдал бол энэ гэрээг байгуулах гэж зүтгэсэн одоо нэг тал ажлын хэсэг засгийн газар нөгөө талаас ажилласан хөрөнгө оруулагчид бол маш их олон ажлыг хийжээ. Мөн ард түмэн иргэний хөдөлгөөн тэр мэрэгжилтнүүд санаа зовсон хүмүүс бол маш их ажлыг хийж чадсан байна. Одоо бол ажиллаа эхлээд цаашаа явах хэрэгтэй. Энэ ажил цаашаа явах юм бол дахиад нэг шинэ зах зээл, дахиад нэг шинэ боломж, шинэ бизнес тийм ээ. Тэрнийг дагаад ямар олон жижиг бизнес, ямар олон хүмүүс ажилтаа болох уу? Ямар одоо орлого орж ирэх үү? Зарим нь ярьдаг шүү дээ өдөрт $1 сая алдаж байна гэд. Тэгээ энэ утгаасаа үнэхээр энэ их хурл маань одоо энэ завсралхаас өмнө энэ асуудлаа шийдээсэ гэсэн ийм одоо эрмэлзэлтэй байгаа. Тэгээд энэнийг шийдвэрлэхийн тулд ерөнхийлөгчийн зүгээс хамаарах тийм одоо боломжийн дэмжлэг юу байна? Тэр чиглэлд бол анхаарч ажиллаж байгаа л да.